За хай Ирландын Давлан хотоос мэдчилж байна. За ойрд нөгөө бичлэгэн дээрээ Австралийн талаар баг нэлийн бичлэг оруулсан. Тэгсэн чинь хүмүүс Ирландд үдэг гэж Ирландынхаа талаар оруулаач гэдгийгсэн. Тэгээд за өнөөдөр бол жоохон бороотой байна. Нэлээд сэрүүхэн байна. Уг нь саяхан хэд хоногийн өмнө өнгөрсөн 7 хоног гэхэд бол айгүй гоё нар гараад нэлээд дулаахан бид нар чинь одоо энд Пижакта явхад бол даарахааргүй байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа ингээд буцаад өвөл рүүгээ орох гээд хамаг оролт малгаанд ороод Калтандаа орцсон ингээл явж байна. За одоо энэ миний явж байгаа газар болохоор Ирландын Давлан хотын яг ингээд Давлан 2 гэдэг хэсэг нь гэсэн үг. Одоо энэ гол ооз энэний цаашаа гараад ирэх юм бол Давлан 1 нь ингээ болчдөг. За тэгээд голынхоо урталтаа бол Давлан 2 гэж явчихна. За тэгээд энэ голоосоо урагшаага болвол нөгөө тэгшгэн тоотоо дүүргүүд нь байдаг. Тэгээд өнөөдөр манай нөгөө Ireland Employment Hub гэдэг манай Илайн сургуулийн хамтрагч Илайн сургуулийн оюутнуудыг ажилд ороход нь тусалдаг team компани Excel Recruitment гэдэг Ирландд бас нэлээд алдартай тийм төвийнхэн нийлээд ажлын байрны нээлттэй өдрлөг зохион байгуулж байна. За тэгээд тэрэнд би сая орж жоохон танилцаад тэгээд оюутнуудаа мэдээлэл хүргэх бичлэгээ бэлдэж оруулчаад одоо өөрийнхөө YouTube-ийнхаа бичлэгээ ингээд жоохон хийгээ явж байна. За одоо Ирландын 100 ялангуяа жуулчд бол нэлээд их ирдэг. Тэгээд тэрэндээ бэлдээд одоо ингээд хавраас нөгөө үйлчлэгээний ажлуудтай бар, рестораны зөөгчнөр, бартендерүүд тэгэл тоогооч нарч байд юм уу те бүх төрлийн үйлчлэгээнийхээ ажилдаа бол бэлдээд одооноос хүмүүсээ аваад нэлээд идэвхтэй аваад эхэлж байгаа. За тэгээ дээрэс нь зуны улирал нөгөө маникюрын эд сезон бас эхэлдэг. Хүмүүс нөгөө аяллаар наашаа цаашаа явах гээд бол нэлээд их хумсгуруугаа будуулдаг, нэлээд завгүй болчдөг. За Монголоос идж байгаа хүмүүс бол Ирландд нөгөө оюутнууд 7 хоногийн 20 цаг ажилладаг гэдгийг мэдж байгаа бах те сонссон бах. Тэгээд амралтаараа 40 цаг ажиллаж болно. Гэхдээ ер нь бол заавал амралт гэхгүйгээр яг ажил нь л олж чадвал өөрөө нөгөө ажлуудынхаа заавар хуваарийг зохицуулж чадвал ер нь бол 7 хоногтоо 30 хэдэн цаг 40 хэдэн цаг ч юм уу ингээд ажиллахад бол тэр нээлттэй. Тэр нь бол нэг амар тийм визэнд нь одоо муугаар нөлөөлөх зүйл бол байхгүй. За гол нь визээ ингээд сунгаад явхад юу хамгийн их шаарддаг вэ гэхээр ерөөсөө эрсцэл байгаа. Эрсцэл 85-аас дээш хувьтай болгочих юм байх юм бол хадгалж явах юм бол ер нь визүүд бол ингээд сунгагдаа л энэ гэсэн үг. За одоо энэ Давлан 2-т байдаг Ирландын алдартай Temple барын дээр ирлээ. Тэгээд би өмнө нь бас дурж ирсэн те Ирландд ингээд ажлын байр үнэхээр ингээд огт байхгүй байгаа юм уу? Эсвэл тэр ажил олгохчийнхоо шаардлаганд хилэн ингээд нийцэхгүй байгаа юм уу? Тэ аль нь асуудал юм болоо гэд ер нь бол яг ажил байна уу гэвэл бол байгаа зөндөө байгаа. Тэрэнд харин өөрсдөө ингээд бэлдээд ороод ирэх хүрээд ирэх хэрэгтэй байна маахан. Тийм болохоор тэр ажлын ярилцлаганд одоо яаж бэлдэх зүгээр ойр зуурын анхан шатны тийм одоо зөвлөмжийг бол би бэлдсэн байгаа. Тэгээд одоогоор бол манай Илайн сургуульд ингээ бүртгүүлж байгаа хүмүүстээ бол тэр зөвлөмжөө ингээ үнэлбэргүй бол өгж байгаа. Тэгэхээр тэрийг ингээд айгуу сайн давтаа өөрийнхөө мэдээллээр нэлээд сайхан баяжуулаад тэгээд өөрийн болгоод хаанхын хямбгоонч ус ямар ч аялгаар танаас ингээд асуусан тэрийг ингээ ойлгодог тэрний өөдөөс ингээ хариулах чадамжтай болоод ирвэл үнэхээр хэрэгтэй байгаа шүү. Яг үндэ бол ингээд бичиг баримт авах гэж бол жоохон хугацаа зарцуулж байгаа. 1-2 сарын хугацаа дунджаар. Тэгээд яагаад тэгж ийн вэ гэхээр ерөөсөө Ирландд зөндөө олон хүн ирж байгаа учраас тэр болгоныг ингээд дараалал нь процессор ингээд явуулсаар байгаа л угаасаа тийм хугацаа авч байгаа. Тэгээд тэр бичиг баримтаа аваагүй байгаа хугацаанд бол амралтын байдалтай, орчинтойгоо дасах байдалтай байна л гэдээ ойлгочихно гэсэн үг. Яагаад гэвэл одоогоор Ирландын дийлэнх ажил олгогч нар бол заавал нөгөө бичиг баримттай хүмүүсийг ажилд авахыг бол илүүд үзэж байгаа. Яагаад гэвэл бичиг баримтгүй хүн аваад ажиллуулах юм бол торгуульд орно гэд. Тэгээд тэрнээсээ сэрэмжлээд бичиг баримтыг бол заавал шаардж байгаа шүү. Тэгээд
бичиг баримтыг ингээд авах гэхээр тийм хугацаа бол зарцуулагдаж байгаа. За одоо энэ Spark-ийн хар дэлгүүрээ оз. Энийн дээдлийн давхарт хамгийн дээдлийн давхарт нь манай Илал сургуулийн дэм салбар байрладаг. За тэгээд маа пэйжүүдээр оролцсондоо үзсэн бах те. За тийм болохоор одоо Монголоос ирж байгаа хүмүүс ер нь дор хаяж 3 сарынхаа амжиргааны зардлыг бэлдээд ер нь доотлол нь 3000 евроны халаасны мөнгөтэй ирэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй болвол юмыг яаж мэдвэ. Гэхдээ одоо огт юу ахгүй ингээд манай оюутан тэндээс далж байна. Дааз таарад эхлээд бичиг баримтаа авахаас өмнө ч гэсэн бас ингээд таньдаг хүмүүсээр дамжуулаад ч юм уу гуугаад тэгээд ажил орчиж магадгүй шүү дээ. Гэхдээ эрсдлээ тооцвол ер нь 3 сарынхаа амжиргааны зардлыг бол заавал авчих хэрэгтэй шүү. Тийм байна. Тэгээд угаасаа ажилд орохгүй байгаад байна гэж бол байхгүй шүү дээ. Яаж игээл ажилд орно те. Тэгвэл харин анханасаа ингээд сэтгэл зүгээ бэлтжүүл илүү хэрэгтэй болов уу гэж бодож байна. За би Давлаа 2-т байдаг нэг ийм арк дотор ингээд янз бүрийн дэлгүүрүүд байдаг. Ийм газар ороод ирлээ. Гадаа бороо ороод харна. Тэгээд энэ явцтай болохоор ер нь Ирландын цагаагаар нэг ихэнхдээ иймэрхүү л байдаг. Бороотой үлэрхэг тэгээд маахан үнэхээр ирэх гэж байгаа бол одоо энэ дасан зохицоллоо. Тэгээд дасан зохицох хугацаа нь болохоор нэг хүн хүнээсээ хамаарат янз бүр. Зарим нь олвол эхний 8 сар тэр чигтээ дасан зохицох гэсээр адил өнгөрчдөг. Зарим нь эхлээд нэг 2-3 сар болж байгаа дасан зохицдог. Тэгэл зарим нь олвол тоохгүй анханасаа л ямар гоё ингээл тэгээд ингээд эхэлцдэг. Тасаад эхэлцдэг ийм байгаа шүү. Ямар хол тэгээд инүүхэнд гэхдээ ямарлаа гэд одоо хамаг юм хийхгүй байлаа гэд хийхгүй байх гэж бол байхгүй шүү дээ. Тэгэл яаж игээл тасан зохицол гардаг да. За тэгээд ирсэн нөгөө комментуудаа жоохон хариулчих гэж бодож байна. Юу вэ гэхээр нөгөө Ирландд одоо хосороо гэр бүлээрээ ирэх гэж байгаа хүмүүс байгаа шүү дээ тий. Тэр хүмүүс бол өөрөөсөө нөгөө оюутны виз мэдүүлж гарч ирэх хэрэгтэй. Одоо Америк, Австрали энэ төр шиг дагалдан виз гэж бол Ирландд байдаггүй. Тэгээд хүүхдтэй хүмүүс бол эхлээд өөрсдөө ирээд учраа олоод тэгснийхаа дараа тэгээ ялангуяа өөрийнхөө нэр дээр байр түрээсэлснийхаа дараа бол хүүхдээ авсан зүгээр. Яагаад гэвэл энд шууд эрчингүүтээ хүүхдтэйгээ хамт байр түрээслэн гэвэл бол ер нь хүмүүс жоохон дургүй байдаг. Яагаад тэгэхээр бүгдээрээ л нөгөө ажил хийгээл ядарч байгаа. Хажууд нь хүүхэд үлээд байвал жоохон тухгүй байна гэдэг үднэс тэгдэг. За тэгээд тэгтээ ер нь бол хүүхдээ авах боломж бол байдаг. За тэгээд Ирландд ирээд ажиллаа олсныхаа дараа ер нь нөгөө Шенгений орнуудаар бол заавал аялах хэрэгтэй. Англи, Шенгений орнууд тэгээд өөрсдөө ер нь бол виза мэдүүлдэг болчихно шүү дээ. Тэгээд өөрсдөө сайхан виза мэдүүлчих юм бол эндээс 90% та бол гарчна. Тэгээ гол анхаарах юм нь бол Ирландын виз нь дуусахаас 3 сарын өмнө гэхэд одоо аялаад хүрээд ирсэн байх хэрэгтэй гэдгээ л айгуу сайн тооцох хэрэгтэй гэсэн үг. 3 сар дотроо орчвол ер нь татгалзаад идэх шүү. Тэгээд манайхан Монголоос ирэх гэж байгаа хүмүүс сайхан дулаан хувцснуудаа бол хизээд авч ирээрээ. Заавал нөгөө нэг даарсныхаа дараа санах биш. Эртнээс ингээд ноолуур хувцснуудаа сайхан аваад ирвэл өөртд нь амар те. Тэгээд ялангуяа энд яагаад гэдэг вэ гэхээр за яг гадуур ингээ явбал бид нэр бол гадуур ингээл дулаахан хувцас өмсөөл явчихна штэ. Байрны дотор болвол ихэнх байр нь нөгөө нэг төвийн халаалт байхгүй. Тогон залгаад асаадаг тийм парта гэсэн. Тэгээд тэрийг ингээд асаах гэхээр тогны мөнгө нь их гарна гэдэг. Зарим айлууд асаалгадаг. Тэгэл гэртээ айгүй хүүтэн байгаад идэг. Нэг тийм асуудал бас байдаг. Тэгээд тэрэнд айгуусан бэлдээд ирэх хэрэгтэй. Тэгээд Ирландд ирж байгаа ялангуяа дөнгөж 18 хүрээд 19 хүрээд ирж байгаа хүүхдүүд бол одоо ээж аав нь ингээд хамаг юм бэлдэж өгөөл тэгэл байдаг штэ. Бүх юм ингээд өөрийнх нь хариуцлаган дээр өөрийнх нь толгой дээр ингээд ирдгээ гэдгийг бол аюу сайн ингээд ойлгосоо гэж хүсэж байгаа. Ерөнхий нэг заавар зөвлөгөө ол өгнө л доо. Ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэйгээд. Гэхдээ хизээч тэр хүмүүсийн өмнөөс бид нэр амьдрч чадахгүй те.
та ч миний өмнөөс амьдрч чадахгүй, би ч таны өмнөөс амьдрч чадахгүй. Тэрийг л одоо хүүхдүүдтэй тэгээд найс нөхдөд айгуу сайн хэлээрээ. Тэгэхгүй болвол бүх юм бэлэн байгаа юм шиг те. Тийм бэлэнчлэг сэтгэлгээтэй байвал ер нь сэтгэлээр унана шүү. Хэцүү. За тэгээд Ирланд бол ерөөсөө яг ямар ч хүнийг одоо өөрөө өөртөө шууд ингээд одоо тулгаруулдаг тийм газар. Гэхдээ ганц Ирланд биш, ер нь гадны орн. Яагаад гэвэл тэр хүний толгой дээр бүх юм нь ингээд буугаад ирж байгаа тий. Тэгэхээр өөрөө ингээд тэрийг даваад гарч шалгуурыг даваад гарч чадахгүй юу гэд өөрийгөө сорж байгаа маш том сорилт. Гэхдээ амьдралд нь үлдэж байгаа маш том хөрөнгө оруулалт. Хамгийн том дурсамж нь бол байна гэдэгт итгэлтэй байдаг. Зарим хүүхдүүд бол ирчээд нэх удахгүйгээр ажилд ингээ орчдөг. Гэхдээ одоо тэр хүүхдүүд юу ингээ ойлгуулж авч байгаа вэ гэдгийг ингээ сонсохоор хүний ингээд хандлага тэгээд үнэхээр ингээд зөв сэтгэлтэй яг тэр хийгсэн юмыг нь л яг ингээд үнэхээр хийчихвэл одоо болдсон юм байна да гэдгийг айгуу ухаарж ин ч гэдэм үү. Тэгээд хүний хандлага ер нь бол хамгийн чухал юм байна гэдгийг л айгуу хэлжээ. Тэгээд тиймэрхүү ухаарлуудыг ингээд ер нь ирж байгаа хүн болгон л авч байгаа. Гэхдээ ийм зүйлийг ингээд одоо бага насндаа ухаарад тэгээд Ирландд тэлээ сайжруулчаад Ирландаасаа цаашаага өөр улсууд руу одоо дээд боловсролоор ч юм уу явах тийм тохиолдолд бол би туслахад бол бэлэн байна. Тэгээд асуух зүйл байвал манайхаа асуултуудаа бичээд үлдээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцаая. Бүр амьсгадчихлаа.